Эсэлтийн ерхий шалгалт эхлэхэд 8 хоног үлдсэн байна. Шалгалагчдын зүгээс монгол хэлний шалгалтаа өгч бичиг баримтаа бүрдүүлээд байгаамаа. Одоо эсэлтийн ерхий шалгалтанд орох эрхийн бичиг авч байгаа юм. Энэ сарын 15-ны хүртэл эсэлтийн ерхий шалгалтанд орох эрхийн бичгийг шалгуулагчдын сургуулиар дамжуулан олгож байна. За үндсэндээ эрхийн бичиг тараах ажлууд явагдаж байна. Эрхийн бичиг тараах ажлууд 6 сарын 15 хүртэл явагдана. Тэгэхээр одоо үлдсэн аваагүй, эрхийн бичиг аваагүй шалгуулагчдын хувьд бол одоо өмнөх оны шалгуулагчид Улаанбаатар хотод өгөх бол боловсролын үнэлгээний төвдрээс ирж байна. За харин өөр газар өгөх бол тухайн аймаг дүргийнхаа боловсрол соёлын газраас очиж авах байгаа. Эрхийн бичиг маань үндсэндээ яг нөгөө эсэлтийн ерөнхий шалгалтанд орох шаардлагатай материалуудын нэг учраас зайлшгүй эрхийн бичиг авах ёстой байна. За эрхийн бичиг тараалт одоо ер нь хэр хэвтэй явж байгаа? За одоо үндсэндээ нэг 40% явагдаж байна. Эсэлтийн шалгалтын эрхийн бичиг тараалт 40% байгаа юм байна. Энэ жилийн төгсөгчид эрхийн бичгээ сургуулаасаа 6 дугаар сарын 15-ны дотор авахыг сануулж байна. Харин өмнөх оны төгсөгчид боловсролын үнэлгээний төвөөс авна. Гол нь жил бүр эсэлтийн шалгалтанд оролцогчдын хоцролт багасахгүй байгаа гинэ. Тиймээс албаныхан онцлон анхааруулсаар байгаа юм. Ер нь анхааруулж хэлэхэд ямар нэгэн байдлаар замын бөглөрөлтөө өөрийн цаг барихгүй байдал гэх зэрэг шалтгааны бол бас одоо шалгалтанд хоцрох тохиолдол байдаг учраас тэрийг одоо зохицуулаад шалгалтанд айл болох эрт ирэх хэрэгтэй. Ер нь бол журам цааснаар шалгалтанд орох цагаасаа 1 цагийн өмнө ирээд суудлаа эзэлсэн байх хэрэгтэй. Эсэлтийн шалгалт 6 дугаар сарын 18-нд Монгол улсын түүх, хим, англи хэлний шалгалтаар эхэлнэ. Харин 20-нд газар зүй, математик, биологи, монгол хэлний шалгалтыг авна. 21-ний өдөр физик, нийгэм, орос хэлний шалгалтыг авах юм байна.